Орчин цагийн дотоодын цэргийн байгууллага үүсч өгсөний 100 жил одон тэмдэг тусгай хорооны түүхт 100 жилийн ойг угтаж, соёлыг түгэй аяны хүрээнд дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүний дунд авьяаслаг албаагч аргэр сэдвүүд урлаг спортын баг наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ хүрээнд сагсан бөмбөг, волейбол, ос таталт, ширээний теннис, шагаан харваа, 8 төрөлт урлагийн үзлэг гээд нийтдээ 13 төрлийн тэмцээн болсон юм а. Тэмцээн уралдааны гол зорилго бол 100 жилийн түүхийг үтээсэн энэ ангийн хамт олон гэр бүлүүдийн эвсэг найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх, халуун дулаан гэр бүлийг үүсгэх ийм зорилготой зохион байгуулагдсан. Өнөөдөр тэмцээн уралдаанаа амжилттай дүгнэж албаагчдаа шагнаж урамшуулж байна. За тэмцээн уралдаанд маань одоо тэргүүн байранд объект хамгаалах 6 дугаар салбарын хамт олон маань спорт, урлаг бүхий л төрлөөр одоо гэр бүлтэйгээ хамт оролцож тэргүүлсэн ангийн загварч болон зөвлөлийн гишүүдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Ингээд Монгол улсын дотоодын цэргийн үеийн ахмад дайчид ажилтан ажиллагчид та бүхэндээ Монгол улсын дотоодын цэргийн 100 жил одон тэмдэг тусгай хорооны 100 жилийн баярын мэнд хүргье. Энэ тэмцээн уралдаанд манай салбар нийт 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрд медаль, урлагийн наадам нэг амжилттай оролцож нийлбэр дүнгээрээ тэргүүн байрын шалгарч өргөмжил авсаа. Сагсан бөмбөгийн тэмцээнд ангийн штабын баг, волейболын тэмцээнд хамгаалтын 3 дугаар салбарын баг, оос татлын тэмцээнд хамгаалтын 6 дугаар салбарын баг, ширээн теннисний тэмцээнд хамгаалтын 5 дугаар салбарын баг, шагаан харвааны тэмцээнд хамгаалтын 4 дугаар салбарын баг, урлагийн үзлэгт хамгаалтын 6 дугаар салбарын баг тус тус дөрвөллээ.